хүний ертөнцид шулмас, чөтгөр зэрэг гэ нэвтэрч болох нялх хүүхдүүд унтахаас өмнө уйлдаг. Олон төрлийн шулам сүнс, чөтгөр айлчилсан сүнс чөтгөр таныг харж байх магадлалтай шүү. За hi guys. За өнөөдөр та бүхэндээ Witching Hour шуламсын цаг гэдэг тухай ярьж өгөхөөр бэлдсэн байна. За Witching Hour гэдэг үг анх 1762 онд Elizabeth Cornelia Keeney Miscellaneous Poems гэдэг номонд бол бичигдснээр анх ингээд ашиглагдаж ирсэн байгаа. За мөн түнчлэн Шинэ Зеландын Оксфордын төлөвчөгт яг шүн дунд буюу midnight гэхэд хүний ертөнцид шулмас, чөтгөр зэрэг гэ нэвтэрч болох үе талга нэгдсэн үе гэж бол тайлбарлагдсан байт юм байна. За яг энэ цаг нь болохоор маш олон хувилбартайгаар хүмүүст хүрсэн. За эхний цаг нь болохоор 12 ба 1 цаг. За хоёр дахь нь 2 ба 4 цаг. Гурав дахь нь буюу ихэвчлэн ашиглагддаг. Мөн ихэвчлэн ингээд тохиолдог цаг нь 3 цагийг за дэмэ шүн дундын. Яг энэ үед болохоор хүний биед юу болдог вэ гэж биологийн үүднээс ярил гүн нойронд автаж мелатонин гэдэг дааврыг ихээр ялгаруулж идэг цаг юм байна. За энэ үед болохоор бие унтаа байдалд ордог. Хүний биеийн температур гэсэн зүрхний цохилт бас удаашрдаг зэрэг бол өөрчлөлтүүд гардаг. За яг энэ цагийг нэршлэр нэрлвэл REM цаг одоо нойрны цаг гэж ярьдаг. За энэ нь англиар rapid eye movement буюу яг хүний зүүдэлдэг цаг буюу гүн нойрны цаг юм байна. Яг энэ нойрны үедээ сэрэх болвол яг биологийнхаа үүднээс түгшүүр, айдас, стресс буюу мэдрэлийн ядаргаанаас болдог. Харин нөгөө талаас хүн сүнсний ертөнцийн гарс нэгдэж дэлхийд олон төрлийн шулам сүнс чөтгөр айлчилсан байгааг бол илтгэдэг юм байна. За үүний өөр нэг баталгаа нь бол нялх хүүхдүүд унтахаас өмнө уйлдаг. За бас шүн дунд ингээд сэрээд уйлдаг. За энэ нь сүнс болон гадны ямар нэгэн үйлчлэгээ одоо хүч нөлөөлсөн эсвэл хаажууд нь байгаа ч юм уу, ойр хавцаа байгаа ч юм уу. Тийм болохоор ер нь бол тэгдэг гэж ярьдаг. За магадгүй та одоо ингээд шүн дунд ялангуяа 3-аас 4 цагийн хооронд гинт ингээд сэрэх юм бол энэ нь таны ойр хавьд таныг одоо сүнс чөтгөр харж байж болох юм. Шөнийн 3 цаг 33 минут. За энэ цагийг бол хараалтай цаг гэж бол ярьдсан юм. За өмнө хэлсэнчлэн 3-аас 4 цаг бол яг сүнс айлчилдаг цаг гэж бол хэлсэн байгаа. За тэгэхээр ийм яриа хүртэл байдаг юм байна. Та шүүн унтж байх үедээ ямар нэгэн байдлаар зүгээр л ингэ сэрчих юм бол энэ нь бас гадны үйлчлэл буюу сүнс чөтгөр таныг харж байх магадлалтай шүү.